хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдэд суурилсан үнэн бодтой бөгөөд урам зориг хүүхдүүдийг хуваалцдаг Pinspired подкастын дараагийн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт зочноор үндэсний цахим мэлч хөтөлбөрийн ахлах зөвлөх Саруул тэгээд манайх дээр явж байгаа Дайс төслийн менежер Төвшин төгс оролцож байна. Манай дүүтэй адилхан нэртэй юм шүү дээ. Тийм үү. Би ч амар төвшин, манай дүү төвшин төгссөн шүү. Тийм үү. Хоёр төвшинтэй. Гоё юм би тийм. Хоёр төвшин. Тийм шүү дээ. Би шууд та хоёртой хойлондоо холбогдож байгаа юм шүү дээ. Тэгэхээр төвшин амраа гэдэг ингээд болчихж байгаа юм шүү дээ. Саруул тэр яг холбогдож байгаа юм юу? Тийм холбогдох юм байна харъя да гэж. Манай хоёр зочин маань бол хоорондоо их холбогдож байгаа. Яагаад гэвэл яг олон нийтэд болон тэ эмзэг бүлгийн зөвлөлт бүлгийн хүмүүст яаж цахим хуваагдлыг багасгаж тэ цахим ур чадварыг олох уу, яаж одоо цахим ур чадвартай болох уу гэдэг тийм санаачлах хэрэгжээд явж байгаа. Тэгээд тэр тал дээр Саруулын хийж байгаа ажил нь одоо яг тэр үндэсний цахим мэлч хөтөлбөр нь ямар зорилготой хөтөлбөрийн тэ тэрэн дээр бас таны өөрөө чинь санаачлага яаж нэмэгдэж явж байна тэр талаараа хуваалцвал. За манай нөгөө үндэсний цахим мэлч гэдэг одоо digital nation ambassador гэдэг хөтөлбөрийг одоо нэг 8 сарын хугацаанд хэрэгжүүлж байгаа. Ер нь бол нөгөө төсөл биш хөтөлбөр гэхлээр богино хугацаанд бид нэр тест хийж байгаа байхгүй юу. Та тэгэнгүүт нөгөө бидний гол яг зорилтод бүлгэн болонгууд ахмад настай иргэд. Ерөөсө тэрүүгээр айгуу тодорхой. Ерөөсө ахмад настай иргэдэд ямар арга хэлбэрээр ямар төрлийн цахим ур чадваруудад яг өнөөдөр Монголын яг утаатай энэ нийгэмд хэрэгцээтэй байна. Тэр хүмүүсийн амьдралыг нь яаж бид нар цахимаар дамжуулаад хөнгөвчлөх үү, тэ илүү хялбаршуулах уу, илүү амьдралдаа одоо ахмадууд маань илүү одоо үеиг сэтгэл хангалуун таатай байх уу гэдэг өнцгөөс нь бид нар үндэсний цахим мэлч гэдэг хөтөлбөрийг цахим яамны захиалгаар тодорхой хэмжээний дэлхийн банкны санхүүжилт тэрийг хэрэгжүүлж байгаа юм. Ер нь бол том дүр зургаараа гэх юм бол одоо жишээ нийт нэг 2021 онд хийсэн нэг судалгаа юм л да. Ер нь нийт монголчуудын тий ингээд нөгөө төврийн байдлаар ингээд судалгаа ингэвэл ер нь монголчууд нийтлэгээрээ цахим ур чадвар ямар хөө төвшөнд байгаа юм гээл. Тэр өдөр ахмадууд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй эргээд тэгээ бүр орон нутгийн одоо цаатнууд ч юм уу тий. Гээд ингээд үзсэн чинь тэр дотроос хамгийн цахим ур чадвар зайлшгүй шаардлагатай бүлгэн олонгот ахмадууд болсон. Нөгөө одоо жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээсээ илүү өөрийнхөө аюулгүй байдлыг цахим хүчтэнд хамгаалж чадахгүй. Гэт ингээд гараад ирэнгүүт за тэгвэл бид нар ахмадууд руугаа чиглэсэн эхлээд бид нар хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв юм байна. Тэгээд тэгэнгүүтээ ер нь бол нөгөө энэ чинь нэг ухаалагдсан гэдэг төсөл байхгүй юу? Энэ төсөл нь том дүр зургаараа нийт Монгол улсын хэмжээнд байгаа 10,000 иргэдийн цахим ур чадварыг бид нар сайжруулъя. Гэхдээ том хэмжээнд нөгөө маш их одоо жишээ нь зарцуулалтуудыг хийхээсээ илүүтэйгээр надад хамгийн таалагдсан зүйл нь юу гэхээр хамгийн ихэнд нөгөө нэг туршилт хийгээд пайлот хийгээд үзье. Мянган ахмад насанд хамгийн бага боломжит төсөөр тий хамгийн бага одоо жишээ нь зарцуулалтаар хамгийн бага тий одоо жишээ нь хамгийн боломжит бага одоо нөөцөөр яаж илүү оновчтой, яаж илүү хүртээмжтэй үр дүнтэй зохион байгуулах та нарыг туршаадах гээд. Тэгээд манай нөгөө нэг зөвлөх баг одоо бид нар манай баг бол дөрвөлээ. Тэгээд бид нар нэлээд нэг 4 сарын хугацаанд R&D хийгээд судалгаа хийгээд мэдээж нөгөө олон улсын зөндөө амар гоё кейсүүд бол байдаг. Одоо жишээ нь Англих байна, Сингапурын байна. За тэгээд дэрсэн Шинзеланд, Австрали хатар. Тэгээд тэгэнгүүт чинь тэрэн дээр нь бид нар нэг 3 сар R&D хийгээд за ер нь бол яг Монголын нөхцөлд яг Монголын ахмадууд нэг өөр, Англих нэг өөр, Австралих нэг өөр шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг яаж илүү одоо хүндээ ээлтэй, хүн төвтэй буюу одоо human centered design approach гэдэг шиг яг нөгөө ахмад насн дээр хөрсөн дээрээ буух танд өнөөдөр ямар одоо хэрэгцээ байна тий та юуг чадж ийн чадахгүй байна таны device чи юу вэ та ямар төрлийн үйлчлэгээ авч чадчих чадахгүй байна гэдэг тэрэн дээр нь ингээд нэг focus group discussion бид нар хийж байгаа боловсруулсан хөтөлбөр юм. Тэгээ яг одоо бол яг процесс нь яг яаж явагдав уу гэдэг талаар бас тий яг одоо сургалт нь анги танхим суулгаж байгаа гэх юм уу эсвэл гэр гэртэн очиод хийх юм уу яг яаж хийх тэр нь бол айгүй сонирхолтой санагдаж байна. Тий бид нар ер нь бол танхимын сургалтууд хийж байгаа.
Тэгээ хөтөлбөрөө боловсруулахдаа нөгөө нэг яг ахмадуудаа зориулаад ер нь суур төвшин, агсан төвшин гэж хоёр төвшин баймар юм байна. Хүн болгоны нөгөө ур чадварууд нь харилцан ялгаатай шүү дээ, тий. Тэгэнгүүт за суур төвшөндөө ядаж одоо жишээ нь Монголигаар ороод тэгээ заавал улсын эмнэлэг дээр очиж очирлоод байхгүйгээр тий очиод нөгөө үдлэгийнхаа цагийг урьдчилаад авчдаг тийм чадварыг эзэмшнэ. Тий шаардлагатай одоо нөгөө нэг төрийн үйлчлэгээнүүдийг авчна. За өөрийнхөө тодорхой хэмжээний аюулгүй байдлыг сошиал орчинд хангацдаг гэдэг ч юм уу тий. Ингээд суур төвшин, агсан төвшин ингээд хоёр ур чадрын суур төвшнийг бол дандаа бид нар танхимаар орж байгаа. Яг хуу цахимаар бид нар одоо зайны сургалтыг бол нэг хийж үтсэн. Тэгээд нөгөө эмээ өвнөрт чинь бид нар гол нь нөгөө сургалтуудаа орохдоо шууд практик байхгүй юу? Шууд нөгөө нэг утсыг нь ингэж гаргаж ирэнгүүтээ ажиллаж суух. Тий. Тэнгүүч нөгөө бид дөрөв чинь дөрүлээ амжихгүй шүү дээ 1000 ахмадад. Тэгэнгүүт бидний нөгөө хөтөлбөрийн хамгийн гоё хэсэг нь юу вэ гэхээр бид нар яг одоогийн байдлаар 150 сайн дурын нэг заяа сургагч багш болгоод бэлтгээд тэгээд тэр 150 130 сайн дурын ажилтнуудынхаа тусламжтайгаар бид нар 100 оюутан байгаа. Тэгээд 30 ахмад байгаа. Тий. Хамгийн нөгөө юу ур чадвар багтай бүлэгт хамгийн ур чадвартай бүлэг нь зааж байгаа юм шүү дээ. Тий. Тэгээд тэд бүгдээ хараа 3 сарын турш ингээд бид нэр сайн дурын үндсэн дээр ахмадуудтай эмээ үнэртэй ингээд сургалтуудыг ороо явж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар одоо бараг 1000 ахмад болол ер нь бол хүрч байгаа. Тэгээд дээрэс нь бид нар орон нутгийн ахмадууд руу бид нар бас цахимаар зааж утсан чинь яг нөгөө хажуудалд нь байхгүй болохоор ахмадууд чинь бас нэг нэрлэхөө за болж ийн чадчих аа за ам дагуулсан байхгүй тий ам дагуулад за гэдэг. Харин тий хоолойгүй мөртлөө ойлгосоо гэсэн. Танхим манхим ч гэсэн яг тэгдэг байхгүй юу. Тэгээ нөгөө танхимын биш ингээд сургалтууд ячаар манай ахмадуудынх нь өөрийнх нь нөгөө нэг бас хандлага нь юу илээ тий. Заавал та яг одоо ингээд ороодох. За яг ингээд тэгээд. Тэгээ магадгүй нэг ахмадад ингээд манай оюутан хурц ажиллаж чадахгүй бол нөгөө чи ингээд гомдоод сэмэрхэн гараа явчихна. Тэ надад ингээд зааж өгсөнгүү гэдэг ч юм уу. Тийм нөгөө нэг бүлэг учраас бид нар аль болох одоо жишээ нь бүр ингээд нөгөө одоо ахмадуудтай харилцах ёс зүйн код эднэрийг боловсруулж иж тэрүүгээрээ дамжиж нөгөө манай одоо сайн дурынхан бүгдээрээ суралцж төгсөж яг ахмадууд руугаа ингээд манай аав байж байгаа л надад юм асуухгүй. Энэ ингээ орох гэсэн чинь ингэчлэг манай аав ч YouTube, Facebook хоёр амар үздэг байхгүй. Тэгэл өдөржингөө л тэгэл байж байгаа л үгүй энэ чэнэс юм авах гэсэн. Тэгээ би жоохон цааргалал хөөе мэдхгүй та нар өөрсдөө дүүрүү шидчихлээ байхгүй. Тэр маань дүүгээс гэл тэр тэгвэл бас буруу юм байна тий. Уг нь би бас өөрөө сургагч багш болов болцохоор л байсан юм шүү дээ. Харин тийм. Тэгэнгүүт бас эндээс ингээд нөгөө нэг одоо бид нар чинь нийгмийн байгууллагууд эднэр ингээд ер нь бол одоо нийгэм рүү чиглэсэн тий зөндөө олон хөтөлбөрүүд хэрэгжүүлж лээ л да. Тэг ингээд хүн суралцаж дуусахгүй гэдэг шиг сая тэгсэн чинь ягаад ч юм ингээд нөгөө ахмадууд руугаа л чиглэсэн юм хийх гэдэг. Ягаад ахмадуудтайгаа ахмад наснуудтайгаа цуг сургагч багш болгоод явахгүй байгаа юм бэ гэдгийг би сүүлд ингээд бид нар боловсруулан явж байхдаа айгу бас дутуу болсон байгаа байхгүй юу. Нөгөө ахмад чинь бүр лаг болох нь шүү дээ. Олон хүнд заахлаа чинь бүр мэрэгшээд дараа нь гадаас нарлаас урж байхдаа даалгавар малгууд олжтай агүй арлын найшил би заагаад өгье гэдэг юм шүү дээ. Одоо харин тийм яг зөв. Нөгөө тэгээд гэсэн чинь нөгөө ахмадууд үгүй бид нар багш олмоор шүү дээ. Үгүй бид нар иргэн тойрон найзуудтай заая л та. Тийм шүү дээ. Яг үзэр тоглоо сууж байхдаа ингээд зааж л та. Тэгээ зааж өгмөр шүү дээ. Тэнгүүт нь бид нар үгүй нэр яагаад тэр талаас нь өнцгөөс нь ботоогүй лээ гэдэг. Тэгээ одоо манай багш нар заяа. Амар чухал. Бараг надаас илүү зарим нь илүү супер шууд уцаа ингэж холбонгуудаа дэлгэцэн дээр уцсныхаа скринийг одоо холбонгуудаа шууд тэрэн дээр ингээд зааварчлага хийж ми заадаг. Айгу мондог чадвартай багш нар. Хөгжүүлж айгу хөрх юм community болсон байт юм лээ. Одоо ингээд яг байрны гадаа даалуу тоглодог өвөнөр нэг. Тэгээд нэг имэнер чинь бас хөрхөн юм уу гимнастикэнд явдаг имэнер ингээд community болоо явчихсан юм лээ. Тэгэнгүүт чинь тэнцээ чи мэдээж хин нэгнийх нь биеийн өвдөл нэг асуудал гарна штэ. Тэгэнгүүт чи үгүй чи над эмнэлэг рүүгээ явж байгаагаар алей би чам тэгээд ингээд хийгээд өгчтэй юм лээ. Тэгээд нэг юм хөрхөн бас бүжгийн юмд явдаг юм л тэр чинь. Оройдоо бүжгэлэн. Тэгээд яг миний харж байгаа нөө Монголд тэр ахмад наснуудад ингээд үнэхээр бас чиглэсэн юм айгүй ховор ингээд насаараа бид нар ингээд залуу байхдаа насаараа ажиллаж тий нэмийн даатгалын төр төлчөөд тий яг тэтгэврт гарах насандаа ингээд айгүй хэцүү амьдралыг ингээд үзэж туулж штэ тий.
Тэгэхээр энэ утгаараа бас ингээд аюу гоё инэрэнгүү тийм хөтөлбөр юм байна гэж надад харагдаж байна. Тэгээ манай дайс төслийн зорилтод бүлэг нь бас ахмад настууд ч гэсэн орж байгаа тий. Манай дайс төсөл болохоор яасан яг нөгөө зорилтод бүлэг гэж нэг 10 бүлэг тодорхойлсон юм. Одоо илүү судалгаанууд, баримтчгийн шинжилгээнүүд хийгээд тэгээ манай яг төслийн гол одоо тарагдалж байгаа юм болохоор бид нар мэдээж энэ төрийн үйлчилгээ ч үгүй юм уу одоо энэ иргэдийн нөгөө нэг энэ оролцоог нэмэгдүүлэхэд мэдээж төр одоо ингээд дангаараа одоо үйлчилж хөрөлцөхгүй хамгийн ойр одоо үйлчлэх боломжтой байгууллага гэхээр иргэний нийгмийн байгууллагууд болчих жоох. Тэгэхээр бид нар энэ дайс төслийн хүрээнд одоо төлөвлөж байгаа гол үйл ажиллагаа юу вэ гэхээр иргэний нийгмийн байгууллагуудаа чадахжуулаад тэр иргэний нийгмийн байгууллага нь үйлчилгээ үзүүлдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг тэр таргет бүлэг рүүгээ ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа төсөлбөрүүд хэрэгжүүлээд явах гэсэн ийм яг гол концепттэй. Яг л нөгөө манайх чи 2020 2050-д нөгөө нэг цахим үндэстэн болно гэдэг айгүй том зорилго тавьсан байдаг. Тэнгүүтээ бүх төрийн үйлчилгээг ч юм уу энэ засаглалтай холбоотой бүх гаргаж байгаа шийдвэр одоо бодлого боловсруулж байгаа үйл явцыг одоо цахимаар иргэдэд саналаа авна гэдэг ингээд тусгачдаг. А гэтэл энэний цаана яг энэ хилээд байгаа орхитоод байгаа бүлгүүд байгаа байхгүй юу? Бүгдээрээ одоо онцлог юм хэрэгцээ шаардлагуудтай. Жишээ нь ахмад настан гэхэд одоо юм техник ашиглах юм одоо чадамж аягүй муу шүү дээ. Тэгэхээр яг ахмадуудтай ажилтдаг иргэний нийгмийн байгууллагыг сургачих юм бол тэднэр нь дахиад өшөө олон ахмадуудад нөлөө үзүүлэх юм уу? Ийм байдлаар томьёос ийм төслийн манай дайс төсөл бол тэгтээ юм байна. Би надад нэг жишээ байна л да. Яг энэ ахмадуудтай холбоотой тэгээд яг ингээд би Токиогийн онгоцны буудлын дээр буухгүй юу? Тэгээд тэнцээ чи ингээд нөгөө бүх юм ингээд электрон одоо юу гэдгийг те нөгөө хил гарах процесс байхгүй. Тэнцээ ингээд дандаа юм хөшөө хүмүүс зогсцсон. Тэгэл ирсэн хүмүүс ч нөгөө юм хил мөлийн ойлгохгүй тэгэл англи руу зүгэл ингээд бүх хүмүүс яг нэг одоо тэнцээ чи баг 10 хэдэн машин байсан баха. 10 хэдэн машины аж дандаа хөшөө өвөө юмнэр зогсчихсан байхгүй. Тэгэл орж ирж байгаа нөгөө жуулчин нөгөө хүмүүс чи бүгдэн зааж өгөө би бас хэрэгж мэддэггүй. Тэгсэн чинь хажууд нэг юм өвөө зогсчод ингээд бүх юм хэлэл заагаал. За одоо нүүр уншуул, одоо дөрөв уруугаа уншуул, одоо эрхийн уруугаа гэл ингээд бүх юм зааж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэр одоо яг Монголд нэг ажиглагддаг юм байна. Одоо нэг цэгийн үйлчлэгэн дээр очингууд өвөө эмнэр хүрхээ бас ингээд хараа зогсчихдаг байхгүй. Яг хөө минийх хөө энэ нөгөө торгуулаа хаана дүлгийн нөгөө юуныхаа иргэний үнэлгэний лавлагааг авахд яах юм хаана хийж мөнгө уншуулгын ингээд яг тэр цэг дээр бас хамдууд өөрсдөө зогсоод хамдуудтай үйлчлээд зогсчвол бас гоё юм байна. Тэгэнгүүтээ бас хөөрхөн залин байлан гэж үгдэг юм үү те. Яг тэрэн шиг юм яваад байгаа юм шүү дээ. Та хоёрын төсөл ч юм уу те. Айгу чухал юм байна. Давхар бас энэ нөгөө цахим шилжилттэй холбоотойгоор айгүйх асуудлууд гарч байгаа шүү дээ. Жишээ нь манай бас нэг зорилтод бүлгээр тодорхойлсон бүлэг болохоор одоо жишээ нь хүүхэд өсвөр насныхан байгаа байхгүй. Тэнгүүд одоо жишээ нь бүх юм цахимжаад ингэж ячингууд одоо цахим гэмт хэрэгт хүртэх ч юм уу ийм асуудлууд бас айгүйх гарч байгаа. Тэгэхээр яг тэр одоо чиглэлээр үйл ажиллагаа болдог иргэний нийгмийн байгууллагуудаа чадахжуулаад яг тэр нөгөө бүлгүүдэд нь тохирсон арга хэлбэрээр одоо төлөвүүдийг ашиглаад ч юм уу тэдгээр хүмүүстэй илүү хүрээд энэ нөгөө нэг цахим шилжилтийг хэнийг ардаа орхилгүйгээр бүгдээрээ хамтдаа цахим шилжилтэнд яваад бүгдээрээ цахим үндэстэн болоо гэсэн юм гол юм. Манай төслийн хувьд бол бас баримталж байгаа. Ер нь хүмүүсийн нөгөө цахим гэдэг тэнгууд нэг YouTube үздэг, Facebook орж коммент бичдэг цахим гэж ойлгоод байна шүү дээ. Яг ер нь цахимжих гэдэг нь яг юуг ойлгох юм бэ? Тэр ойлголт нь яг юу юм бэ? Яахыг цахимжих гэдэг юм бэ, тий? Ерөнхийдөө энэ бас яг хариулахад жоохон комплекс их юм уу? Цахимжих гэхээр одоо л яг бидний төслийн хүрээнд та яачвал энэ хүн болчихлоо гэж үзсэн тий? Ерөнхийдөө яг манай төслийн хүрээнд харж байгаа зүйл болохоор ерөнхийдөө энэ төрийн бодлого боловсрол хууль эрх зүйн орчинд ер нь иргэд нь оролцдог байя. Тэр оролцож чаддаг хаагуур ямар их усрээр ямар одоо сорсоор дамжуулж ямар чаналаар дамжуулж төртөөгөө харилцах юм бэ гэдгийг айгүй сайн мэддэг. Өөрийнхөө ер нь хувийн мэдээлч байд юм уу юуг хамгаалж чаддаг. Ийм байвал ерөнхийдөө захимжсан цаг үетэй хөлний тийм. Цахим технологиудыг ашиглаад ерөөсөө хүн альва одоо оюутан байна уу одоо энэ ахмад байна те өөрийнхөө цагийг хэмндэг өдөр тутмынхаа амьдралын чанарыг сайжруулсан
Тэгээд өөртөө хэрэгцээтэй мэдээллийг олж чаддаг. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангаас сурчиж байгаа бол ихний ээлжинд болчихж байгаа байхгүй юу тийм. Тэгээд тэрийгээ нөгөө нэг бид нар илүү нөгөө ахмадууд руугаа ингээд буулгаад ирэнгүүт чинь бас аяг хөөх ингээд кейснүүд гарна л да. Одоо тэгэл анх бид нар чи ахмадууд дээр ингээд судалгаа хийгээл явангууд өстө нэрээ айлаа их чинь энэ юу яаж чадахгүй байна. Би Facebook одоо нөгөө нэг хуудсыг чи ингээд олж чадахгүй байна гэд. Ингээ үзээд байдаг. Утсан дээр нь харангуут ингээд шон нагаад байгаа байхгүй юу. Гэхдээ шонон байгаад интернет шонон байгаа хэрнээ яг өнөөдөр тэр хүний дата хэрэглэн байхгүй байгаа байхгүй юу. Дууссан. Дата дууссан. Тийм. Тэгэнгүүт бид нар чинь заавал Wi-Fi энэ тэнд барилга орох уу тэр ахмад эсвэл бол өөрийнхөө ядаж дата хэрэглээгээ мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Хинж үздэг. Дууссан байна уу? Эсвэл дуусгаж байна уу? Хэрвээ дууссан байвал яаж одоо Unitel Mobicom харин тий. Тэгэхээр таны хэрэглээ чи юм биш үү? Ядаж наад захын тий. Магадгүй одоо жишээ нь нэгж байхгүй одоо ямар нэгэн байдлаар emergency case гарлаа гэхэд мэдхгүй тий. Тэгэхээр тиймэрхүү байдлаар яг ахмадуудаа наад захаа ингээ хэрэглээгээд бид нар яг өөрсдийнх нь за танд яг юу тулгамдж байна гэдгээс нь л эхэлж бид нар энийг хийгээд тэгэнгүүт бас нэг юм нь олонгууд нөгөө нэг одоо ингээл цахим махам гээл тэгэнгүүт чинь жоохон нэг төрийн эсвэл хүмүүсийн ингээ чихэндэн сонссоор байгаа нэг жоохон төвөгтэй ингээ хүний чихэнд буудаг болсон биш магадгүй юм шиг байгаа юм. Тэгэл тэгэнгүүт чинь нөгөө хамгийн юм түрүүн цахим аюулгүй байдал гээл тэг ингээл кибер аюулгүй байдал мэл гээл сүртэй нэр хэлдэг. Пуужингийн технологи юм шиг байна. Тий. Сансад бууж хөрөх гэж байгаа шүү. Уг нь л айгүй энгийн юмыг бид нар тэгтээ нөгөө ахмадуудаа заахтаа одоо ингээд хин ч гэсэн хуулийн хиллэг заалт ингээд тайлбарлахад би бол өөрөө 60 секундын дараа ившэн 120 секундын дараа намааг энэ хүн залхаан цэвэрлүүлж ийн гэж бодсон тий. Тэгэнгүүт ахмадууд чинь тэр нь бүр 10 секундын дараа ившэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар нөгөө нэг зөндөө олон заадаг сэдвүүд байгаа юм. Одоо жишээ нь интернет хэрэглээ, ухаалаг гар утасны хэрэглээ, одоо төрийн үйлчлэгээ, банк төлбөр тооцоо гэл сэдв болгон дээр бид нарыг хөөх аюулгүй байдлынх нь кейсүүдийг нь ингээд нөгөө кейс стадитай ингээд одоо тараан байршуулж аюулгүй байдлаагаа энэ тохиолдолд яаж хангах ингээд өгчгөр нөгөө ахмадууд ч аюулгүй хөөрхөн тэрийг ойлгоод илүү нөгөө нэг тусгаж авахтай ойрхон байгаад гэдэг юм л. Банкны кодоо алдснаас болоод тэтгэврийн мөнгөгүй болжээ гэдэг юм уу. Харин нөгөө левелд өртөхгүй юм бол тий. Тэгээ хамгийн наацх нь одоо бас бид нар ингээл зөндөө утаатай тий ингээд нийгмийн зөндөө асуудал байна шүү дээ. Тэгээ энэ болгоноос яг ингээд ахмад хүмүүс бас бусад ингээд амжихгүй байгаа хүмүүс тий. Тэр хүмүүс ингээд захимаар оролцоод тий парламент энтрээр саналаа өгөөд ингээд одоо чийдвэр гаргагч бодлого боловсруулагчдад саналаа хүргэх энэ чинь бас захим ур чадвар ч тий. Тэгэл яг энэ бүх зүйлийг л одоо дайс төслийн хүрээнд бол хийгээд явж байгаа. Тэгээд үе шаттай сургалтууд нь явж байгаа. Тэгээд тэнэ олвол бүр яг анханаас нь энэ төслийг санаачлаад дизайныг гаргахад оролцсон тий. Тийм тэр үед болохоор яг аюу их нөгөө нэг disinformation, misinformation гэж аюу ярьдэн шүү дээ. Захин хуудсан дээр чинь аюу олон дагагчтай мөртлөө аюу худал буруу мэдээллийг түгээдэг одоо хүмүүс байж дээ хэсэг бүлэг хүмүүс гэх юм уу. Гэхдээ тэгээ одоо тэгээд өөрөө ирэхгүй л түгээчтэй юм байл. Би ч одоо уг нь амар логик сэтгэлгээтэй аюу объектив рационал хүн гэж боддог л хүн шүү дээ. Тэгтэл хуурын мэдээл давтаал заримдаа ширлцэн л гэдэг. Төслийн концептыг боловсрох үед тэр аюу их хор уршигтай байна. Тэгэхээр хүмүүсийг аюу их мэдээлжүүлэх гэсэн чинь судлаад үзсэн чинь хүмүүсийн digital literacy цахим одоо бичиг үсэг тайлагдалт гэж ярьдаг тийм. Энэ ур чадвар нь аюу сул байгаа юм байна. Тэгэхээр энийг энэ рүү чиглэсэн төсөл хэрэгжүүлэх зүгээр мэн гэсэн санаа бол анх гарч ирсэн. Тэгээд гүнзгийрүүлээд төвшөө судлаад яваад мэдээж одоо хүн болгонд хүрч чадахгүй учраас иргэний нийгмийг авъя. Гол одоо гүүрийн болгоё гэх юм уу? Тийм байдлаар сонгоод ерөнхийдөө төслөг боловсруулсан. Ерөнхийдөө яг бид нар юунаас болоод зам мамын төвчлөөс нэвтрүүлгээ жоохон оройтуулаад эхэлсэн байгаа. Тэгээ манай саруул маань бас жоохон ажилтай байгаа тийм. Тэгээ хэдүүлээ ерөнхийдөө нэг базаад ярьж амжаагүй сэдвүүдээ нэг гоё хэлээд тэгээд өнөөдрийнхөө пин спайрта өндөрлүүл яаж юм амаа. Гоё хэлхийг хүссэн. Тэгээ өнөөдөр энэ санааг л би хэлчих хэрэгтэй байсан шүүгээд тийм байвал хэлээд манай саруул төвшин төгсөөр маань. Яг нь ер нь иргэний нийгмийн байгууллагууд ер нь яагаад байдгийг те иргэний нийгмийн байгууллагуудын сүнс нь яг юу юм гээд
бодонгууд би яг ингээл нөгөө сүүлийн 10 хэдэн жил улсад ажиллаа, хувьд ажиллаа, тий яам томын газарт нь ажиллаа. Тэгээ гадаад ингээд олон газрууд ажиллаад үзэнгүүт Монголд бас сүүлд одоо жишээ нь яамд бас ажиллаж байгаа. Тэгээд 18 онд гадагшаага яваад мастер хамгаалаад ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш ингүүт ууг нь бол би одоо жишээ нь нийгмийн байгууллага эсвэл улсад ажиллах дуртай. Гэхдээ нуруугаа ахуулсан хүмүүсийн нэг байхгүй юу. Тэгэнгүүт чинь би ингээд буцаад одоо жишээ нь улсад ажиллая гэхээр ингээд ерөөс өөрийгөө битүүлэх байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт тэгсэн хэрнээ би ингээд нөгөө нэг одоо жишээ нь зүгээр нэг хувьд ингээд нөгөө ашиг орлогын төлөө бас ажиллая гэхээр нэг л болж өгдөгөө. Тэгээ ингээд нэг сүүлийн хэдэн жил ингээд явангууд би өөрөө одоо жишээ нэг одоо public service motivation буюу одоо жишээ нь бусдад үйлчлэх мотивац их өндөр одоо тийм төвшин өндөртэй хүн юм байна гэдгийг би өөрийгөө ингээд сүүлийн үед тодорхойлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр нь одоо яг нөгөө нэг recipient буюу одоо жишээ нь ахмад настайд эсвэл хүүхэд залуусаар одоо хүүхэд залуус руу чиглэсэн төслүүдээр бид нар after school дээрээ дамжаад ингээд зөндөө олон төсөл хөтөлбөрөд хэрэгжүүлээ явж байгаа гэдэг шиг яг тэр хүмүүс рүүгээ тулж ажилласнараа би өөрөө бас айгүй гоё happy болдог. Тэрэн шиг иргэний нийгмийн байгууллагуудынх нь бас хүнс нь өөрөө бусдад яг тэр нөгөө нэг одоо ямар нэгэн people in need те яг энэ нэрний нөгөө нэг цаад утгаараа буюу яг хэрэгцээтэй тусламж хэрэгцээтэй байгаа тэр хүмүүст нь шууд ингэж хурц ажиллах тийм цаанаасаа одоо тэнгэрээс гэдэг шиг өөрийг даалгавартай тийм хүмүүс байдаг л ах л та. Тэгэнгүүт ийм байгууллагууд маань бас илүү ингэж хөгжөөд томроод өргөжөөд явах хэрэгтэй гэж хардаг. Яагаад вэ гэхээр өнөөдөр одоо жишээ нь дэлхийд хэдэн тэрбум хүн ам байна тий. Тэр хэдэн тэрбум хүн амын за магадгүй ингээ 30 40 50% нь ингээ өөрийнхөө сүнсийг олоогүй, зорилгоо олоогүй, юуны төлөө хүнд юу хийж тусалж явахаа бас тодорхойлоогүй хүмүүс маш их байдаг. Тэгэхэд яг энэ иргэний нийгмийн байгууллагууд бол за би ер нь ийм хүмүүст ингэж ийм арга замаар туслах хэрэгтэй байна гэдэг жанжин шугамаа тодорхой байдлаар олцсон байдаг учраас нэг талаараа айгуу талархууштай бахархууштай гэж би боддог байхгүй юу. Тэгэхээр яг энэ одоо иргэний нийгмийн байгууллагууд нь улам бүр хүчтэй болоод чадвартай болоод тий хүний нөх зөрөөч гэсэн илүү болоод явах юм бол Монгол улсад ч гэсэн ингэ тулгамдаад байгаа асуудлууд харьцангуй багасна гэж би хардаг. Ягаад гэвэл төр бүхний хийж чадахгүй, хувирч хийж чадахгүй. Тийм болохоор энэн дээр ч гэсэн зүгээр уриалмаар байдаг нэг зүйл нь олонгууд бид нар хэдий болтол ингээл нэг олон улсын байгууллагуудаас ингээл нэг фандрейзинг хийгээд санхүүжилт гуугаал те царай алдаал ингэж явах ёстой юм бэ. Ер нь бол те өөрсдөө уг нь фандрейз хийдэг байх ёстой шүү дээ тий. Энэн дээр ядаж те эхний ээлжинд Монголын одоо дотоодын ч юм уу банк санхүүгийн байгууллагууд нь илүү одоо жишээ нь ногоон болох гээд байгаа, sustainable болох гээд байгаа чиглэлд нь те бас санхүүгийн механизмын хувь зохицуулт хийгээд тусалдаг болоосоо гэж би дотроос хүсдэг. Тэгэхээр энэ чиглэлдээ бүхий л одоо Монгол улсад Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа яг иргэний төлөө, нийгмийнхаа төлөө багч гэсэн болтугай би ингээд айгүй жижиг хүрээнд ажиллаж байгаа гэж ерөөсөө өөрийгөө бити бодоорой. Тэ? Шууд тухайн одоо тусламж хэрэгцээд байгаа хүн рүү чиглэж л байгаа бол толгой дотор чинь ямар нэгэн бодол хүсэл бодогдсон л болол тэрийг шууд игрээл гэж би уриалмаар. За манай төвшиг. Яс саруулгын санаан дээр нэмж хэлэхэд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг ашиглаач гэж уриалмаар байгаа байхгүй. Одоо энэ төрийн байгууллага засгийн газар улсын хурлаас ч юм аягүй их том бодлого одоо үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг ингээ санаачлал гэдэг. Тэрний хэрэгжилтийг чинь айгүй хурцсах боломжтой нөөц бололцоо ч бүгдээ энэ иргэний нийгмийн байгууллагууд төр байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн туршлагыг ер нь харахад айгүй их эдгээр одоо бидний боловсруулж байгаа юг шүүмжлэх гэдэг гэдэг ч юм бидний ажлыг үгүйсгэх гэдэг одоо нэг хоёр талд гарчаад нэг дайсган байгаа юм шиг хандлага. Тийм. Тэрний оронд ингээ хамтарч ажиллах юм бол энэ чинь айгүй том нөөц бололцоо байгаа. Илүү олон хүнд хүртээмж нэмэгдэх боломж бас байна гэж хараад байгаа хгүй. Тийм учраас иргэний нийгмийн байгууллагуудаас битгий яагаач хамтарч ажиллаач гэж асуусан. Хүмүүсийн захин боловсрол тэгээд 5-2-оор дамжуулаад улам л гоё нэмэгдэж байгаа. Зүгээр надад нэг ганцхан жишээ хэлээд тэгээд ерөнхийдөө дуусгая гэж бодож байна. Би сая Юта гэдэг мужид явсан чинь баг халамж авдаг хүний улсын халамж. Тэг би гайхадгүй энэ ч одоо Сан Франциско илээчээстэй амар халамж авдаг шүү дээ. Бид нар авдаггүй маа. Яаж тэгээ шийддэг гэсэн чинь бид нар төрийн бус байгууллагууд
байгууллагуудаараа сүм хийдээр асуудал шийддэг юм аа. Энэ илүү нөгөө efficient те илүү үр бүтээлтэй, үр ашигтай байд юм аа. Тийм учраас ингээд явдаг. Тэгээ бид нар бол төрөөс авдаггүй харин эсрэгээр нөгөө татвар төгсдөө мөнгөө бид нар илүү сүм хийдтэй нөгөө төрөмс байгууллагуудад өгчдөг. Тэгээд тэднэр нь төрөөс хамаагүй илүү зүрх сэтгэлээр тэр ядуу хүмүүс, тэр өнчүүн хүмүүст илүү үр ашигтай тусалчт юм аа гэд тэгжсэн. Тэгээд манай Монголд ч саяхнаас бас нэг хууль хэрэгжиж эхэлж байгаа юм лээ. Татврынхаа 1% гэсэн үү тий? Нийгмийн сайн сайхан ингээд юмд хэрэгжилж болохоор болж байгаа юм лээ. Тэгээд энийг зүгээр нэг компанийн хажууд нэг юм сүүдрийн тийм төрөмс байгууллага биш. Яг жинхнээсээ одоо зүрх сэтгэл нь ингээд серв хийх зүрх сэтгэлтэй явж байгаа энэ хүмүүстэй бас өгөөрэй. Хамтарч Өглөгийн эзэдээ гэж байгаа шүү дээ. Өглөгийн эзэд гэж байгаа шүү дээ. За тэгээд төрч гэлтгүү, төрийн босч гэлтгүү те бүгдээрээ хамтраад ажиллая л гэж хэлээ да. чин зүрх сэтгэл. Чин зүрх сэтгэлээсээ хамтарч ажиллая. Өнөөдрийн дугаар өндөрлөө. Хайраар. Өнгөрсөн нэвтрүүлгээс тэр хайр гэдэг үг аягүй гоё байсан шүү дээ. Хайр. Гол нь хайр.